Сайн байцгаана уу? Ингээд хүсэн хүлээсэн гол ухаантай цуврал алуучны маань 3 4 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Та бүхэн лайк болон саба дараад дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Кино маань эхлэхдээ пак өмгөөлөгч алуурчантай уулзч байгаагаар эхэлнэ. Алуурчин пак өмгөөлөгчөөс миний эмчилсэн өвчтнүүдийг тэмдэглэлээр үндэслээд эмчилгээний үзүүлэн туршилт хийлгээд үг гэж хэлдэг. Пак өмгөөлөгч хариуд нь ганц тэр тэмдэглэлээр эмчилгээний туршилт хийхийг ятгахад хэцүү. Эсвэгээрээ тэр өвчтнүүдийг эмчилсэн эмийг батал гэж шаардах болно гэдэг. Гэтэл алуурчин тэр л миний хүлээж байгаа зүйл гэв. Учир нь анхнаасаа эмээ дэргэж байгаагүй бөгөөд тэр эмчилгээний арга нь алуурчны өөрхийн тус байдаг. Алуурчин өөр дөрөө туршилт хийгээд тэр нь амжилттай болж түүний эрүүл эсвэд нь босод өвчсөн эсвэдэд эмчилдэг болсон байж. Дүр солигдож чап орхоор аавтайгаа уулзч байх бөгөөд тэрээр аавтайгаа жаахан тарамж муутай бололтой. Аав нь түүнийг өөрийнхөө компанид ажилд орохыг ятгадаг. Гэвч чап орхороо татгалцахад аав нь түнд тэгвэл битгий нүдэнд үдгдэд бай. Наад хэрэгээсээ татгалц гэдэг. Пак өмгөөлөгч эхнэрийнхээ ажил дээр ирээд алуурчны эмчилсэн өвчнүүдийн материалыг өгдөг. Гэтэл эхтэр нь түүнийг алуурчны гар тохиныхоо амнасыг даатгалаа. Алуурчинд итгэж алуурчныг өмөөрлөө гэж уурлаад гараад явна. Ча прокурор дарагтайгаа уулзч байх бөгөөд тэр хоёр энэ хэргийг улс төржүүлж биг хэмэх гишүүнээр мөрийн хөтөлбөртөнд цаазяал оруулаад өөртөө алуурчинд цаазяал төлөвлөдөг. Ингээд ча прокурор биг гишүүнрөө уцаар яриад нэвтрүүлэгт ороод цаазяал сэргээх талаар ярихыг санал болгов. Биг гишүүнч зөвшөөрч тэрээр нэвтрүүлэгт орж зурагтаар арт түмний өмнө цаазяалыг сэргээх талаар уриалж давхар манай пак хүмүүлэгчийг саяхан ихнэрээсээ салсан. Гэр орныхаа асуудлыг олигтой авчиж чаддгүй хүн энэ хэрэг дээр ажиллаад хэрэггүй гэж олон нийтийн өмнө харлуулдаг. Оройн ча прокурор биг гишүүнтэй хоолнд орох гээд очтол нэгэн танихгүй хүнтэй хамт байв. Энэ юу хүн бэ гэвэл мэрэгжилтэн бөгөөд өдрийн зурагтаар гарсан нэвтрүүлгийн агуулгыг бэлдсэн хүн байдаг. Биг гишүүн утсаар ярих гээд гарсан хойгоор ча прокурор мэрэгжилтнийг яагаад нэвтрүүлгээр хэрэггүй зүйл хийж байгаа юм? Олон нийт алуурчныг биш пак хүмүүлэгчийг илүү анхаарал байна гэж уралдаг. Харин нөгөө талд манай гурав өдрийн гарсан нэвтрүүлэгт хариуг нь барих гэд ярилцаж байгаад нэгэн сайхан санаа олдог. Алуурчны алсан хүмүүс нь бүгд хүнд гэмт хэрэг үйлдсэн ч хөнгөн ял аваад молторсон хүмүүс байдаг. Энийг ашиглаад тэдний хийсэн гэмт хэрэгүүдийг олон нийтэд дэлгэрч алуурчныг маш муу хүмүүсийг сонгож алсан гэсэн мэдээг нийтлэхэр болдог. Энэ нийтлэл нь амжилттай болж арт түмэн хоёр хэсэгт санал бодол нь хуваагддаг. Дүр солигдож алуурчны шүүх хурал болох бөгөөд өмгөөлөгч шүүгчдэд 3 нотлох баримт өгдөг. Эхнийх нь яллагдагч Игём нь Global Medical Group-ийн ЧМ уралдаанд илгээсэн судалгаа. Яллагдагч анагаахын оюутан байхдаа ЧМ-д явуулсан эмчилгээний их хувь нь онлын хувьд батлагдаж өндөр үнэлгээ авсан. Хоёр дахь нотлох баримт нь алуурчны алсан хүмүүс нь аллах, хүчирхийлэл, заллингийн хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэгтнүүд байсан. Алуурчин жирийн иргэд биш муу хүмүүсийг сонгож алсан гэж хэлдэг. Сүүлчийн нотлох баримт бол алуурчны цусны шинжилгээ юм. Түүний цуснд хүнийг идэж чадах эсүүд байгаа гэдэг шинжилгээний хариуг өгдөг. Ингээд шүүгчдээс алуурчид сүүлийн боломж олгоод хүнд идэгрэшгүй өвчтөе хүн дээр эмчилгээ хийх боломж олгооч гэж гуйдаг. Шүүгч оноолтыг дараагийн шүүх хурал дээр явуулах болно гэд энэ удаагийн шүүх хурал тусдаг. Дүр солигдож ча прокурор мөрдөгчтэй ярьж байх бөгөөд тэрээр алуурчны хэргийг дутуу шалгагдсан гэдгийг мэднэ үсттэй. Хэрэгтнийг барьсан ч эмчилгээний талаар огт мэдээгүй. Энэ хэргийг цааш мөрдөөд хамтарч байгаа эсхийг ахиадаг шалгаадаг гэдэг. Тэгтэл ойролцоох камерын бичлэгэн дээр нэгэн үл танигдах хүний дүрс бичигдсэн байжээ. Нөгөө талд харин манай пак өмгөөлөгч ча прокурорыг сэжиглэж байх бөгөөд алуурчин анханасаа баригдахдаа ча прокурортой нийлсэн байх боломжтой юу? Прокурорын тал биднээс төрүүлж алуурчны чадварыг мэдсэн байх магадaltaй хэмээн бодож байдаг. Пак өмгөөлөгч өмнө нь алуурчныг эмчилж байсан хангийн эмч дээр ирж түүний цуснаас мутац илрүүлсэн гэж үнэн үү? Түүний эмчилгээ хэр аюултай вэ гэж асуухад хаан эмч энэ бүхэн зүгээр таамаг төдий зүйл байсан. Түүний цусыг хүний биед нэвтрүүлэх нь боломжгүй байсан. Тэр хүмүүсийг эмчилсэн гэд байгаа нь худлаа гэдэг. За ингээд дараагийн шүүх хурал болж шүүх яллагдагчийн цус нь эмчилгээгээр ашиглахад аюулгүй гэж үзэх боломжгүй бөгөөд гэрчүүдийг эмчилэхэд хангалттай нотлох баримт болж чадахгүй гэсэн шүүх шинжилгээний саналд үндэслэн эхний шатны шүүх хурлаар цаазаар авах ял оноодог. Энэ үед дүр солигдож мөрдөх залуу нэгэн хүнтэй уулзах гээд иртэл тэр хүн нас барсан байдалтай байдаг. Ча прокурор ажил дээрээ ирэхэд хоёр тусгай нэгэн санал хураалт харж байх бөгөөд тэр санал хураалт нь алуурчнаар туршилтын эмчилгээ хийлгэх үү хийлгэхгүйгээ гэдэг санал сулга байдаг бөгөөд бүр 75% нь дэмжсэн байдаг. Энэ үед пак өмгөөлөгч алуурчин хоёр нэгэн төлөвлөгөөний талаар ярилцаж байх болно.
Дүрс солигдож чаа паркер мөрдөгчтэй ярилцж байх бөгөөд мөрдөгч түнд нөгөө алуулсан хүн бол сум минь. Чимд хамааралтай байсан юм байна. Тэр өмнө нь алуурчны өгсөн материалд өндөр оноо өгч байсан бөгөөд ажлаасаа гараад хаан амьтдаа нийлээд GNI гэдэг лаборатори ажиллаж байсан юм байна гэдэг. Чапоркер тэр газар очиод шалгаад үзтэл хаалттай байх бөгөөд шатаар нэгэн үл таних хүн түүнийг хараад зогтдог. Поркор араас нь хөөсөн боловч барьж чадалгүй с ижигтэй итгээд байшин дээрээс үсрээ зүгтаачдаг. Дүрс солигдож алуурчны шүүх хурал дууссан болохоор хориглолттой хамт нэг камерт хийхэд тэнд байсан 3 хоригдлын нэг нь алуурчанд алуулсан хохирогчийн дүү байх бөгөөд оройн нөгөө 3 түүнийг алах гэж тайрдаг. Манай хүн нилээн ноцтож байгаа цээжин дээр нэг дөрүлээд амждаг. Гэтэл нөгөө салгалсан юм чинь цуг хоригдож байсан хамтрагчаа санамсаргүйгээр хутгалчав. Зоогцсон хутгийг алуурчин сугалж аваад очиод яг алах нь уу гэсэн чинь хутгаа хажууд нь зоочоод ухаан алдаад онцгдаг. Ингээд алуурчин болон түрүүний хутгалуулдаг залуу хоёр эмнэлэг дээр ирж эмчнэр түнд эмчилгээ хийх гэж байтал хан эмчийг дуудаад өг гэж алуурчин хэлдэг. Дүрс солигдож пак өмгөөлөгч алуурчин хоёрын өмнө ярилцаж байсан төлөвлөгөөг харуулах бөгөөд шоронд ороод нэг хүнд өвчтөй хоригдлыг эмчлэе. Энэ бол хоригдлуудын эмнэлгийн төв. Чи нэгийг нь сонго, би үлдснийг нь зохицуулъя гэдэг. Алуурч энэ хоригдлыг сонгоод цаг их зарцуулна. Ямар ч тач өөртөө тааруулж жоохон өөрчлөе гэж хэлсэн байдаг. Пак өмгөөлөгч сэтгүүлч хоёр эмнэлэг дээр очиод эмчтэй уулзтал нөгөө хотглолдог залуу хэвлийн доторх цус алдарт ихтэй ухаан алдаад яралтай нөхцөл байдалтай байсан ч ийгэм өвчтөнд цусаа аваад энэ өвчтөнд сэлбсэн юм. Тэгтэл хутгалуусан хэсгээс гадна төрөлхийн нүдний торлохын гэмтэл нь хүртэл эмчлэгдээд хэдхэн цагийн дотор бүгд бүрий идэвхжсэн гэж хариулдаг. Ингээд энэ талаарх мэдээлэл сошиалар засагдаж олон нийт түнд итгэж шүүгч бас туршилтаар эмчилгээ хийхийг нь зөвшөөрдөг. Энэ үед нөгөө мэрэгжилтэн чап прокурор дээр очиод өөрөө олж авсан мэдээллээ хэлж байдаг. Алуурч нэг ухаангүй комын байдалтай байхад хаан эмч судалгааны зорилттой түүн дээр эмчилгээ хийж ашиглаж байсан. Бас пак өмгөөлөгчийн огт нь идэгрэх боломжгүй баатан хэмээх хүнд өвчин туссан. Тийм болохоор пак өмгөөлөгч алуурчин охиныг нь эмчилж чадна гэж бодоод алуурчныг өмгөөлж байгаа гэж хэлдэг. Пак өмгөөлөгч хаан амчтай уулзах гээд ирсэн ч тэрээр гэртээ байдаггүй. Ингээд манай хүн буцаад гэртээ иртэл чап прокурор түүнийг хүлээж байх бөгөөд чап прокурор түнд эцэст нь эмчилгээний туршилтыг батлуулах шиг баяр хүргэе. Бас яагаад охиноо өвцөн талаар надаас нуусан юм? Алуурчныг өмгөөлөд байгаа шалтгаан чинь энэ үсттэй гэдэг. Пак өмгөөлөгч хариуд нь би өөрийнхөө үйлчлүүлэгчид чадах бүхнээ хийж байгаад үдээ. Чи яри энэ хэргийг өөрийнхөө амжилтын бооцоо болгохоо боль гэдэг. Ингээд алуурчны туршилтын эмчилгээ хийх өдөр ирж харамсалтай нь эмчилгээнд пак өмгөөлөгчийн охин биш өөр нэгэн хор тавдартай хүүг шүүгчнэр сонгосон байдаг. Эмчилгээ эхэлж алуурчин өөрийн цусаа аван хүүд хийж эмчилгээг маш хурдан дуусгав. Ингээд шүүгч эмчнэр 24 цагийн дотор хүүгийн байдал сайжрах үгүйг ажиллахаар болдог. Оройн манай 3 эмчилгээний хариу хүлээгээд байж сууж ядаж байтал зурагтаар мэдээ гарч улс орон даяараа анхааралтай аваад байсан цуврал алуурчин юм идэвхжгүй өвчтнийг аварлаа. Түүний эмчилсэн хор тавдартай хүү бүрэн гүйц тэнхэрч байна гэсэн сайн мэдээ гараад энэ удаагийн анги маань дуустав. За ингээд дараагийн анги нь гарааг байгаа болохоор манайхан лайк болон сабаа дараад хүлээж байгаарай. Дараагийн анги нь гарахаар админ шууд оруулах болно. Баярлалаа.